Вебинар уулзалтын үед зохицуулагч дэд өрөө нээх боломжтой байна. Ингэхдээ оролцогчид хэсэг дээр дарахад гарч ирэх дэд өрөө нэмэх товчлуурн дээр дарна. Ингэснээр дэд өрөө шинээр нэгдэнэ. Зохицуулагч оролцогчдыг санамсаргүй байдлаар өрөөнд хуваарлах бол дэд өрөө рүү автоматар оноох товчлуурыг дарна. Ингэснээр оролцогчдыг системээс санамсаргүй байдлаар өрөө тус бүрт хуваарлж өгнө. Зохицуулагч оролцогчдыг өрөө хооронд хуваарлах боломжтой байна. Ингэхдээ оролцогчийн нэрийн ард байрлах 3 цэгэн дээр дарахад оролцогчийг зөөх хэсэг харагдана. Оролцогчийг зөөх хэсэгт зохицуулагчийн үсгсэн дэд өрөөний жагсаалт харагдах бөгөөд өөрийг хуваарлах өрөө рүү зөөх боломжтой. Зохицуулагч дэд өрөөг хаах болон устгах боломжтой. Ингэхдээ дэд өрөөнд оролцогч байгаа тохиолдолд дэд өрөөний нэрийн ард байрлах 3 цэгэн дээр дарахад хаах товч гарч ирнэ. Хаах товчийг дарснаар оролцогчид үндсэн өрөө рүү шилжинэ. Оролцогчгүй болсон дэд өрөөг устгах боломжтой ба ингэхдээ мөн адил дэд өрөөний нэрийн ард байрлах 3 цэгэн дээр дарахад устгах хэсэг харагдана. Зохицуулагч дэд өрөөнд оролцох боломжтой байх ба ингэхдээ дэд өрөөний нэрийн ард байрлах оролцох товчон дээр дарна. Мөн өрөө хооронд шилжих боломжтой бөгөөд ингэхдээ мөн адил өөрийн оролцох өрөөний ард байрлах оролцох товчон дээр дарна. Зохицуулагч дэд өрөөнөөс гарах товчийг дарснаар үндсэн өрөө рүү ирнэ.